Бүгдд нь арай мэнд. Тэгэхээр та бүхэндээ Оном сан болон Монголын элэгний эмчнэрийн нийгэмдгээс гаргасан элгээ хайрлын аяны зохиомжлог гар зүргийн уралдаанд ирсэн бүтээлийн эмхтгэл болох бяцхан элэгний өгүүлбэрээ сонсож танилцуулж байгаа. Өнөөдөр дараагийнхаа өгүүлбэрийг уншиж өгье. Нэр нь эмээгийн зөвлөгөө. За энэхүү эмээгийн зөвлөгөөг 76 дугаар сургуулийн 2 дугаар ангийн хүүхэд Бат хишиг гэсэн бахна. За гар зураг нь энэ байна. Сайн элэг болон муу элэгний тухай зурсан байна. Эрүүл жимс ногоо идж байгаа хүнийхэн элэг нь эрүүл гоё элэг байна. Нөгөө талд нь арх их уутай, гууртай хүнийхэн элэг нь юм хар хүрэн болсон байна. За эмээгийн зөвлөгөө. Эмээ намайг их үсэрлээ элэгчин өвдөн гэж дандаа хэлдэг. Инээхээр элэг хөшлөөл гин. Энэ элэг инээх үсрэхэд хагарах гээд байдаг юм шиг байгаа. Харин би зураг зурх туртай. Ах надад элэгний өвчлөл, архитэлт, гэр бүлийн сэдвтэ гар зургийн уралдаанд зарласан гэж хэлсэн. Тэгээд аав ээж хоёроосоо нөгөө хагарах гээд байдаг элэгний тухай асуулаа. Элэг бол хүний биед орсон хортой бодисыг шүүдэг чухал хэрэгтэй юм. Түлэнхий хоол, арх их уудаг хүний элэг харлаж, хатуурч, царай нь хүртэл хар болдог. Харин зөв хооллож, гараа сайн угааж, шинэ жимс ногоо идэж байвал эрүүл саруул байдаг тухай мэдэж аваад энэ сэдвэрээ сайн муу хоёр элгийг зурлаа. Нэг сони юм нь эмээ миний элгийг хамгийн эрүүл гэсэн. Бас бохир гараар нэн вирус дамжиж халдварт шар өвчин тусаж элэг өвддөг юм байна. Найзуудаа бид гараа сайн угааж байвал өвдөхгүй. Энэ зургийг зураад элэгний тухай зөндөө зүйлийг мэдэж авлаа. Зарим эмийг нь том болохоор дараа хэлж өгнө гэсэн. Зөндөө өвцөн хүмүүс тусалдаг эмч нартаа баярлаа. За эмээгийнхаа зөвлөгөөгөөр эмээтэйгээ зүг ийм хөрхэн зураг зурсан хүмүүст маш их баярлаа. Тэгэхээр 76 дугаар сургуулийн 2 дугаар ангийн сурагч Бат хишиг ирүүлсэн байна. Ингээд өнөөдөр надтай хамт байсанд маш их баярлаа. Та бүхэн минь элгээ хайрлаарай. Элэг бол маш чимээгүй эргэтэн явж маш хүнд үед шатан дээрээ онцлогддог ийм харахаг. За дээрээс нь амьдралын чанарт маш сөргөөр нөлөөлдөг ийм өвчлөл байдаг шүү. Тэгэхээр эртхэн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. За мөн элэгний төв гээд натур худалдааны төвийн ертөнцийн зүгээрээ баруун талд нь Liver Center буюу элэгний төв байдаг. Та бүхэн тэнд очиж шинжилгээ хийлгэж олон жилийн туршлагатай элэгний эмчнэрт үзүүлж хоол болон шимтгий жилийн зөвлөгөө аваарай гэж зөвлөмөр байна. Ингээд түр баяртай эрүүл мэнд эрхэм баяр.